Ардчилсан 3 дугаар чуулган Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн чуулганаар хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар холбогдох төлөөллүүд ярилцах юм. Ардчлалын 3 дугаар чуулганы үеэр Монгол улс болон холбооны бүгд найрамдах Герман улсын олон нийтийн зарим байгууллага болон эрдэмтэд судлаачдын төлөөлөл хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийн хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар хэд хэдэн чиглэлийн илтгэл тавьж хилцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Миний хувьд хэвлэл мэдээлэлд олон нийтийн итгэх итгэлийн асуудлаар илтгэл тавина. Илтгэлийн гол үзэл санаа баримтлал бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хэн нэгнээс хараат бус байх ёстой, чөлөөт байх ёстой гэдэг чиглэл юм а. Хэвлэл мэдээлэл бол бизнесийн болон бусад ямар нэг нөлөөнөөс хамаарахгүй байх ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хөгжих гол үндэс суурь нь сэтгүүлчид хэн нэгнээс хараат бус бичих, хараат бус байдлыг эрхэмлэх явдал гэж холбооны бүгд найрамдах Герман улсын төлөөлөл хэлж байна. Ардчлалын чуулганд оролцох холбооны бүгд найрамдах Герман улсын төлөөлөгчдийн хувьд Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн үзэл баримталтай танилцсан байна. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдалд одоогоор үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Харин маргаашийн чуулганы үеэр ярилцаж тодорхой ойлголттой болно гэсэн чиглэлтэй байна. Харин хэвлэлийн эрх чөлөөг үндсэн хуулиар тунхагласан хэдий ч жинхэнэ утгаараа төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг аль нэг аж ахуйн нэгж хувь хүн улс төрчид эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөллөөс гаргахад чиглэсэн тодорхой хуулийн төслийг санаачлан бас тодорхой уриалгагч гаргана гэдгээ улсын хурлын гишүүн Болд хэлж байна. Одоо шинэ миний хувьд одоо юу гэдгийг вебсайт, телевиз, сонин янз бүрийн одоо бас улс төрч хүний хувьд тийм ээ одоо өөрийнхөө эзэмшилд өөрийнхөө эрх мэдэлд байлгаж үтсэн. Гэтэ энэ бүгдээс би бол одоо үлгэршийн үзүү татгалзаж байгаа. Ер нь бүгдээрнгийн татгалзаасаа гэж уриалж байна. Өнөөдөр ингэж өнөөдөр бид чөлөө төвлөлтөй болохгүй өнөөдөр Монголын одоо ирээдүйн ардчлалын амин сүнс бол өнөөдөр чухамдаа хэвлэлийн эрх чөлөөтэй шууд холбоотой. Ардчлалын 3 дугаар чуулганд оролцогчдын хувьд хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, мэдээллийн их сурвалжийн баталгаатай байдалтай холбогдох асуудлуудаар ярилцаж, олон улсын туршлага нийтлэг жишгийн талаар санал солилцсон гэсэн чиглэлтэй байгаа юм.